Yo, Junet, намайг сайн сонс. Yo, Бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээхээс өмнө бүгд хавхасан байсан юм. Үнэхээр юу ч байгаагүй гэж үү? Өөрөөрөө оршигч Бурхан цор ганц тэр л оршигч байсан. Бурхан үгээрээ тэнгэр газрыг бүтээсэн юм. Гэрэл би болоо. Гэрэл ба харанхуйг салгаж, гэрлийг өдөр, харанхуйг шүн химэн тэнгэр газар бүтээсэн ихний өдөр болов. Дараагийн өдөр Бурхан уусыг хуван тэнгэрийг бүтээв. Тэнгэр газрыг бүтээсэн хоёр дахь өдөр ийн өнгөрөв. Түүний дараа Бурхан усыг нэг газар цуглуулан хураа газар ба даалайг бүтээв. Хураа газрыг нүс буруумал мод болон жимснүүдээр дүүргэв. Энэ бүгдийг харахад Бурханы мэлмид үнэхээр сайхан байжээ. Гурав дахь өдөр өнгөрч дараагийн өдөр болоход тэр гэрэлтүүлэгч нар шүний гэрэлтүүлэгч үзсэн сар ялганах хотыг бүтээв. Үнийг харахад Бурханд нэг сайхан байжээ. Намайг харахад чи юм гоё байгаа юм чи. Тэнгэр газар бүтээсэн сайхан өдөр байсан юм. Дараагийн өдөр Бурхан тэнгэрт нисэх шууд болон далай шумбах загсыг бүтээв. Хөөх гайхалтай. Тэгээ дараагийн өдөр нь Бурхан газар дээр амьтад болон хорхоо шавж нарыг бүтээв. Эдгээр бүгдийг Бурхан үгээрээ бүтээсэн гэж үү? Yo, Харагдаж байгаа тэр уулыг хүртлүү? Тэгэлгүй яах вэ? Өнгөрсөн цар аялаад ирсэн хүсгэл талаа хүртлүү? Тий. Яг одоо харагдаж байгаа тэр сарыг хүртлүү? Тийм ээ. Бүхэл зүйл Бурхны үгээр бүтээгдсэн хэрэг юм.